Жирэмслэлтээс яаж хамгаалдаг вэ гинэ. Тэнгисийн эр дээр 24/7-гийн анар штэ. Нөгөө 7 хоног үерхсэнийг одоо X гэж тооцох юм болов. Миний нэрээ нүүр амар баттай сахгүй 10 жил. Би одоо before after оруулчих. 1 жил крашсан краша гей байсан гэдгийг мэдээд сууч. Яавал энэ нар нат дээр тусахгүй хөө. Hi guys, намайг Project гэдэг. Өнөөдөр би таныг асуусан асуултанд хариулах болно. За мэдгүй шууд эхлэе. За эхлээд өөрөө юу ч гэсэн товчхон танилцуулъя. Намайг Project гэдэг. Би 2002 оны 8 сарын 1-нд төрсөн. Одоогоо 22-наас орох гэж байгаа. За тэгээ яг одоо Москва хатад 4-р курсыг төгсөх гэж байгаа. Диплома бичээд дууссан юм хүн байна. За тэгээд эхлээд YouTube дээр би пост бичсэн. Тэгээд тэрэн доор ирсэн асуултуудыг уншаад хариулаад явъя. 3 асуулт шууд асууч. За ямар төрлийн эрэгтэй хүн таалагддаг вэ? Тийм буур сууртай, ийм намуухан, дэлгөөхөн эрэгтэй хүмүүс таалагддаг. Тэнгисийн эр дээр 24/7-гийн анар штэ. Тэрний биш нэг ийм штэ. Тиймэрхүү би таалагддаг. Нууц авьяас байгаа юу? Байхгүй шиг байна. Сургуультай Такай Кристина хоёроос өөр гадаад найзууд байгаа юу? Зүгээр нэг хөнгөн харилцаатай найзууд бол хэд байгаа. Дуртай кино ойрд сонсож байгаа дуу гинэ. Ойрд сонсож байгаа дуу гэх юм бол Ахваса хин хоёр үлээ. Миний амьдралын хамгийн тийм аз жаргалтай үеэр яг ард нь явчихсан баггүй юу? Тэгээд одоо би энэ дог сонсох болгонд тэр үеийнхтэй холбож боддог болсон. Тийм болохоор би ойрд энэ дог амар их сонсоод байгаа. Дуртай кино гэх юм бол би ер нь ямар ч гоё кино хийсэн тэгээ үзчих мартчихдаг байхгүй юу. Тэгээ ерөөсөө ингээ мартагддаггүй зүгээр ингээд би амьдарч яхад миний толгойд орж ирээдэг кино гэх юм бол The Eternal Sunshine of the Spotless Mind тэгээд яагаад ч юм тэр кино миний толгойд ингээд гацсан. Тэгэхээр миний дуртай кино юм болов гэж бодож байна. Дараагийнс бол танд найз залуу байдгүй гинэ. За яг өнөөдрийн байдлаар болголгаа. Москвад амьдрах ямар талаараа яриач гинэ. За миний подкастыг үзчихээрэй. 1 цаг энэ тухай ярьсан байгаа. Тэгэхээр тавтан шаардлагагүй гэж бодож байна. Жин гинэ. Миний өндөр 170хгүй юу. Тэгээд миний жин 67-оос үгүй 67 биш 57-оос 60 хүртэл хийх бэлддэг. Тийм. Your favorite celebrity YouTuber Монголоос гинэ. Одоо хүмүүс чинь ингээл би энэ олон танил одоо би энэ celebrity-д амар дуртай гэж өгдөн штэ. Надад тийм хүн юу юм бэдэх байхгүй юу? Би хэсэгтээ нэг амар дурлцаал тэгэл жоохон байж байгаа мартчихдаг. Тэгэхээр яг хамгийн сүүлийн миний obsession гэх юм бол жүжигчин, продюсер Баяр Цэцэг гээд та нар бол Miss гэдгээр мэдэх бах. Би ч гэсэн Miss гэдгээр мэднэ. Баяр Цэцэг хичээгийн тгээс эхэлсэн түүх гээд подкастыг би сая сонсоод тэгээд тэрнээс хойш ер нь амар fan girl хийгээд байгаа. Oh my god. Fan girl. Яавал хэлэх юм бэ? Тэгээд YouTuber гэх юм бол нөгөө хэн байдаг штэ. Нэрийг мартцгаа. Чиний биш миний подкаст гэдэг нэг охин байдаг шүү дээ. Наран заяа аав гэд тэр охины подкастыг нэг хэсэг би амар тонцсон юм шиг бүгдээр ингээд эхнээс нь дуустал үзчихсэн. Яа энэ нар амар тусаад юм бэ? Би нэг яагаад энэ нар дээр тусахгүй хөө? Би ойртгүй танарлуу. За. Sorry. Яг хөгжмийн төрөлд бол би баригддаггүй. Ер нь нөгөө hard rock энтер биш л бол бусдын бүгднийг сонсчдаг. Дуртай дуучин гэх юм бол Troye Sivan, Aurora, Joji. Гэтэ Joji сонсохоор амар эмор байдаг юм а. Тийм болохоор айлуулах сонсохгүй хичээдэг. Doja Cat би амар дуртай байсан. Нэг хэсэг сайн дуудсан байсан. I love you баярлалаа. Ягаад ийм хөөрхөн юм баярлалаа. Өөрийгөө танилцуулаад өгөөч. За танилцуулаад явж гин гэж бодож байна. Арт хэдэндээ чухалчилдаг зүйл гинэ. Ер нь хүмүүст таалагдахгүй хүмүүс тэнэг гэж бодсон ч хамаагүй. Би гоё гэж бодох нь хамгийн чухал. Орос хэл сурах талаар хаанаас яаж эхлэх вэ гинэ. Би өөрөө орос гурыг төгссөн. Тийм болохоор ерөнхийдөө суурь нь бол тэнд тавигдсан гэсэн үг. Би яг хувьдаа орос хэлийг яаж сайжруулсан бэ гэхээр би багаас угаасаа ном унших дуртай байсан. Тэгээд сургуульд ороогүй байхаасаа явхуулаад 10 дугаарыг хүртлээр би дан орос ном уншсан. Тэгэхээр тэр ном уншиж явцад миний орос хэл бол айгүй сайжирсан. Москвагийн сургууль сурдаг вэ? Финансовый университет гэж сургууль сурдаг. Гэхдээ сурдаг ч гэжтэй одоо 7 хоногийн дараа диплома хамгаалаад төгсөж байгаа. Бараг энэ бичлэг гарахад би төгссөн байх магадaltaй. Ямар өнгөн дуртай вэ? Ягаан өнгөн амар дуртай, шар өнгөн, ер нь тод өнгөн дуртай.
Ямар өнгийн outfit-ийг илүү чухалчилдаг вэ? Би өөр нь ойрд ягаан өнгийн хувцас харуул шууд авчих гэдэг болсон. Тэгэхээр ер нь бол ягаан л гэсэн. Батг гардаг юм яах вэ гинэ? Миний нэрээ нүүр амар батгтай сахгүй 10 жил. Би одоо before after-аа оруулчих. Дахианы мах илүү хиддэг болсон ахгүй Оросд ирээ. Тэгээ ногоо жимс илүү хиддэг болсон. Тэгээ ер нь хооллолтоо илүү хөнгөн болгоод ирсэн чинь миний ярьс зүгээр болсон шүү. Гэтэ энэс гадна нөлөөсөн юмнууд бол байгаа. Тэгээд би энэ тухай бичлэг хий гэж бодсон. Та нар сонирхох бол комментээр бичээрэй. За Монгол хүн яг мөн үү? Жиж түүхээ мэддэг, соёлоо мэддэг. Монгол улсын төлөө зохилох зүрхтэй хүнийг монгол хүн гэдэг гинэ. Орос цалин хэдий өгдөг вэ? Монголтай адилхан уу гинэ. Би яг төлөөжүүрт Монголд ажилладаг байхад өдрийн 20,000 төгрөг авдаг байсан. Тэгээд 21,900 ч үлээ. Тэгээ манай нэг одоо Burger King-д ажилладаг Москвад тэгээд 1 цагийн цалин нь 20,000 төгрөг байдаг. Тийм болохоор Москвагийн цалин Монголынхаас илүү өндөр байж тарах гэдэг нь. Хэрвээ 100k sub хүрвэл хамгийн түрүүнд яах вэ гэнэ? 100k гэсэн тийм кейк захиалах байхаа. Ямар найзуудтай байвал зүгээр вэ гинэ? Ер нь өөртөө чинь хайртай тэгээд тусалж юмсан гэж аваас хичээдэг байвал хангалттай гэж бодож байна. Хитэ экстэй вэ? Найз залуу байгаа юу? Таньдаг ютубер гинэ. Хитэ экстэй болоо. Баг байхад нөгөө 7 хоног үерхснийг одоо экс гэж тооцох юм болов. Үгүй гэвэл нэг ганц экс тийм шиг байна. Таньдаг ютубер Бүрийн University гэдэг ютубер залуу байдаг. Тэр залуутай бол танилцсан. Танилуд гэхдээ найзууд бол биш шүү. Өмсөх дуртай топ 5 хувцас харуулаач гэдэг. Энэ амар сонирхол асуулт тий. Миний ягаан тэгэл миний ягаан корсет. Тэгээд энэ хар топ амар таалагдаад байгаа. Гэтэ миний гарыг жоохон тарган харагдуулах гэдэг. Гэтэ яг. Хэдэн орны хэлээр ярьж чаддаг вэ гинэ. За Орос, Англи, тэгээд Герман хэл B1 төвшөнтэй. Москвад байдаг очих дуртай топ 5 газар гинэ. Авиапарк гэдэг Оросд байдаг хамгийн том ихтлгүүр. За хоёр дахь газар нь болохоор Винзавод гэх газар байдаг. Кофе шоп энтертэй айгуу тийм том газар ахгүй дотор нь дэлгүүр бас байдаг. Гэтэ хамгийн гол нь би тийш очихдоо зургийн галерей үзэх гэж очдог. Тэгээ очих болгонд галерейийн зургууд нь өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Би тэгээд ингээд зураг үзмээр санагт юм бол хаашаа очих уу гэж толгоо гашлахгүйгээр зүгээр тийш очиход намайг гişin зургууд хүлээж аваад юм мэддэг болохоор амар гоё яадаг. Музей Современного искусства гэдэг орчин үеийн урлагийн музей гэх юм уу? 5 гэдэг чинь амар их юм шүү дээ. Таны мэргэжил юу вэ? Бизнесийн удирдлага. Амьдралд минь хамгийн хувь нэмэр оруулсан хүн гэх юм бол манай аав ялтчуу яагаад гэвэл миний бүх хий гэсэн бүгдийг дэмждэг. Тэгээ өөрөө санал нийлэхгүйсэн ч гэсэн би хүсэж байвал тэгэл дэмждэг. Танаа миний талд байдаг. Баярлалаа аваа. Хайртай шүү. За тэгээд манай сэтгэл зүйч бах гэж бодож байна. Ер нь намайг сэтгэл готрлаас гарахад амар тусалсан. Тийм болохоор манай сэтгэл зүйч аав хоёр юм болов. Таны орд Арслан яагаад Орос явж сурсан бэ? Миний подкастаас үзээрэй. Та яагаад юм хөөрх юм бэ? Яа, би ийм хөдөө комент уншихаар амар гайхаад байдсан шүү дээ. Нэрээ та нар намайг хөөрхөн гэж бодд юм уу? Эсвэл миний ингээд царай биш миний заныг яриад байгаа юм болов уу? Сайн мэдэхгүй байна. Орос сурах шалтгаан юу юм бол? Энийг бас подкастэнд ярьсан болохоор орхилоо шүү. Яаж эрэхтэй найзаагаа танилцуулж байсан бэ? Цуг бичлэг хийдэг. Манай Такай яриад ах шиг байна. Манай ангийн байна тахгүй юу? Тийм. Тэгээ 2 дугаар курстэй би анх Оросд ирээд тэгээд найзалж эхэлсэн. За одоо нөгөө Instagram дээр асуусан асуулт руу шууд орцгоё. За Тэнгисийн эрэг season 2 орох уу гинэ. Намайг орох боломжтой хүн гэж тооцсонд баярлалаа. Би бол өөрийгөө тэгж бодохгүй. Тэр чинь бүр амар модель интерл ордог шоу гэж ойлгож байна. Тэгэхээр би орох тохиромжтой хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Тийм болохоор орохгүй. Оросын дайн намжих ор ширүүсэх гинэ. Би ер нь дайны холбогдлолтой мэдээ уншдаг. Уншихаар ер нь ингээд амар ангиш салаад байдаг байхгүй юу? Зүрх салгалаад байдаг. Тийм болохоор яг юу болж байгааг би сайн мэдэхгүй байна. Цаашид Оросд ажиллаж амьдрах бодол байгаа юу? Би нөгөө амар гоё үлдээ гэж бодсон л доо. Гэтэ ер нь хэрэггүй байлээ. Тэгээд миний угаасаа хайртай хүмүүс бүгд Монголд байгаа болохоор Монгол руугаа буцсан дээр. Одоо төгсөх гэж байгаа гэхээр ямар санагдаж байна гинэ. Ер нь амар сайд байсан хгүй их. Тэгэл ямаргүй санагдаад тэгээ магистртаа үлдчих тийм үү гэж амар бодсон. Гэхдээ юм ингээ хизээч дуусахгүй байхаар амар үнц нөгөө болчтой юм шиг. Тэгээд одоо яг дуусах цаг нь болсон. Дуусах ёстой. Тийм болохоор би за гоё илаа гэл явуулах ёстой юм шиг санагцсан. Тэгээ би одоо сайд байхаа болцсон байгаа. Чөлөө цагаараа ихэнхдээ юу хийдэг вэ? Чөлөө цаг байвал бүгднгийн 100% YouTube дээр зориулдаг.
YouTube ихлэг байхад би бүр амар хэм хийдэг байсан. Туйлзуур сэглэн, бүжиг, жим. Ихтэй ер нь амар спорттой холбогдолтой юм хийдэг байсан болоо. Тэгээд галерей дээр амар хүздэг байсан. Гадуур айгуу гой зугаалдаг байсан. Одоо тэгээд YouTube эхэлчихвэл YouTube л хийгээд байгаа шүү дээ ер нь. Та Москвад байдаг нислэгийн онгоцны үйлчлүүлэгчийн сургуулийн талаар мэдээлэл хэлээд өгөөч. Тим сургууль байдаг ч гэж мэдээг юм байна. Би өөрийнхөө сурдаг сургуулиас бусад сургуулийн тухай ямар ч мэдлэг байхгүй тийм болохоор надаас асуух нэг тохиромжтой биш аа. Бүх зүйлд нь амжилт, Орос явах хүслийг минь улам нэмсэн их шүү гинэ. За баярлалаа. Ямар тэтгэлэг зүгээр вэ? Тийм их тэтгэлэг байгаа мó? Ганцхан Путиний их байгаа гэж би бодоод байгаа шүү. Би өөрөө Путиний тэтгэлгээр ирсэн. Юмных нь өртөг хоол ямар хуу вэ? Хоолунд хувцас ойр зургийн хэрэглээний зүйл 50,000 төгрөгөөр Оросод юу авч болох вэ гэсэн бичлэг хийсэн. Тийм болохоор тэндээс хоолны өртөг хараарай. Хувцсны хувьд гэх юм бол жилдээ 2 удаа зад хямдрал болдог. Тэр нь 1 сард бас 8 сард. Тэр үед нь хувцсныхаа шопингийг хийчих юм бол тэгээ болцдог. 1 жил крашлсан краша гей байсан гэдгийг мэдээд сууч. За краш бол яах вэ? Краш мундахгүй шүү дээ. Ямар хайртай болчихог бол хамгийн анх channel нэг санаа яаж төрсөн бэ? Яаж YouTube нэ гэж бодсон ч юм уу гинэ. Ер нь би амар бичлэг эдит хийх дуртай байсан. Тэгээд өөрөө зүгээр уцаараа бичлэг хийнгүүтээ эдитлээд тэгээд өөрийнхөө Instagram-да тавьчихдаг байсан. Тэгсэн чинь хүмүүс амар reply-аар орж ирэл channel нэгээч гэл надруу бүр амар хүн бичээд болдгоо. Тэгэдсэн чинь би нэрээ YouTube нээж болох юм байна гэж амар бодчихсан. За Оросд сурахаар явж байгаа дүүнертэй хандж хэлэх зөвлөгөө гинэ. Ер нь нөгөө усын нуул ясын даг гэдэг шүү дээ. Нөгөө Оросд ч ингээ хоёр хатсан дээр өмсөж мэдлээд байдаг. Эсвэл айгүйх тэрвж мэдлдэг. Тэгээд яг тэрийн дагаал ингээл аль болох уусаал явах гэж хичээсэн дээр би угаасаа нөгөө жишээ нь тэрвж мэдлдэг хүн бишхгүй. Тэнгүүд ингээд анханасаа ингээл тэрхгүйгээл ингээ явцсан чинь тэр нь амар буруудсан байлээ. Тэгэл яг өөрийгөө даван тулаад комфорт зоноосоо гараад тэрэх хэвтэй бол тэрэл үсэх хэвтэй бол үсэл явах хэвтэй байлээ. Монголд влог хийх үү гинэ. Одоо 5 сар болж байгаа шүү дээ. 7 сард Монголд очино. Тэгээд влого Монголд хийнэ. Тий. Та Орос боргийн 24 оны төгсөгчдийн концертыг үзэх үү? Энэ 6 сар гинэ. Тэнд надад таньдаг хүн байхгүй болохоор би очиж үзэх ямар ч шалтгаан байхгүй юм байна. More video please. Би өөрөө бичлэгээ амар хийх дуртай хиймээр байгаа. Гэтэ сахины хүртэл өдөр шөнөгөө бүр диплом гэж стресстэйгээд тэгэхээр хажуугаар нь маа найз имлэг твцсэн. Тэгээд би амар муу юм болохоор би ингээд имлэг дээр амар ингээд үнжөөд амар завгүй байлаа. Тэгээ одооноос эхлээд бичлэгээ илүү тууштай инэ. Том Скоттийн талаар мэдгүй юм байна. Очиж байгаа үг болохоор асуулт биш ч миний хамгийн дуртай ютубер гинэ. Нока баярлаа. Амар юутай уушаар хичээдэг юм. Йоо. Жирэмслэлтээс яаж хамгаалдаг вэ гинэ. Би завгүй хамгаалдаг. Ягаад Оросд очиж сурахаа болов? Өөр зөндөө улс байгаа шүү дээ. За би нэг подкастн дээр хариулсан гэхдээ дахиад хэлчихье. Би яг оюутан болоход амар сэтгэл готролтой байсан байхгүй юу? Тийм болохоор ер нь гэрээсээ хит холдоод хэрэггүй юм шиг санагдаад тэгээ яг хөрш улс гэдэг утгаар нь ойрхон гэдэг утгаар нь Оросыг сонгосон. Тэглээч ер нь тэтгэлэг авах надад амархан байсан болохоор үнэгүй сурна гэдэг утгаараа тэг ер нь би Оросд дуртайхгүй юу? Тийм болохоор тэгэл Орос гэл явцсан. Орос Монголоос хөтөн үү? Үгүй. За эсвэл өөр хотод өөр иж магадгүй шүү. Москва Монголоос хамаагүй дулаахан. Тэгээ хизээч Оросд миний сормос хүлддэггүй. Хизээч Оросд миний гой ингээд уулан өнгөтэй болтгүй заяа. Улаанбаатарын үйл бол үнэхээр өөр төвшнийх юм байлээ. Москва надад дулаахан санагцсан. Амжиргаа зарлын мөнгөө яаж олдог вэ? Баярлалаа. Ээж аавдаа баярлалаа гэдэг ш. Ээж аав тэгээ их ч надад мөнгө өгдөг. Яаж Орос хэлийг ингэж сайн сурсан бэ? Гэтэ би Орос горыг төгссөн хэрнээ яг Оросод ирэхэд би Оросоор ярьж чаддаггүйсэн ш. Яг нөгөө толгойн дотор мэддэг. Тэгээ бичиж чаддаг, уншаад ойлгодог хүмүүс ингээд надтай ярихаар ойлгодог юм. Өөрөө ярих гэхээр ингээд гацаад чаддаггүй байсан. Тэгээд хамгийн их тусалсан зүйл гэх юм бол би үзэж байгаа бүх юм Орос болгосон. Бүр ингээд YouTube-ээр зөрөөд ингээд Орос vloggers хайгаад, Орос YouTubers хайгаад, зөрөөд ингээд Орос TV show, Орос кино, бүр өөрийгөө Орос хэлээр бүр 100% хүрээлүүлээд 24/7 ингээд Орос юм үздэг болсон. Тэгээд миний нөгөө хичээл англиар ордог. Тийм болохоор яг Орос хэлээ тавтах боломж юусоо гардаггүйсэн байхгүй юу. Тэгээд Орос найзтай болсон чинь Оросоор ирээд ангууд бас тэр тусалсан.
Skin care гинэ. Би нэг амар сүртэй skin care хийдэггүй. Гэтээ хэрэгэлдэг юмнуудынхаа зургийг энд оруулчихъя. Монгол хизээ ирэх вэ? 7 сард ирнэ. За ингээд дуусах шүү дээ. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.